За сайн байцгаана уу? Бичиг бясалгал хэмээх сургалтын сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр би нэг зөвлөгөөний болон зөвлөгөө оруулах гэж байна. За тэр нь ямар учиртай гэхээр маш сайн хичээж бичээд хамгийн гоёроо хичээж бичээд байхад хүртэл бичгийн хэлбэр засагдахгүй байгаа тохиолдолд юу юун дээрээ бас давхар хавсарч анхаарах ёстой вэ? Анхаарах шаардлагатай вэ гэдэг зөвлөгөөг оруулъя. За таны бичиг үнэхээр базаахгүй байгаа бол та үнэхээр гоё бичдэг болохын тулд бага зэрэг хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй. За эсвэл бүр цаанаас ингээ багаасаа үзгээ сайн бариад зөв ингээд тэгшгэн сууж аваад гоё бичээ сурцсан хүмүүс бол байдаг. Гэтэл үнэхээр ингээд багаасаа яаж үзгээ барьж авахнаасаа сурсан, хаашаа ямар сандал дээрээ яаж суусан, дэвтрээ яаж тавьдаг байснаас ахуулаад ингээд буруу хэрэг хөвшилтэй сурчих юм бол тэрнээс шалтгаалаад бичгийн хэлбэр айгүй онцгой ингээд хөвшмөл болоод үлдчихдэг. Тийм учраас тэдгээр алдаануудаа цаг алдалгүй засаад залруулад явах юм бол та бичгээ гоё бичих боломжтой. За нэгдүгээрт бидний сууж байгаа байдал маш чухал байдаг. Зөв сууж зөв цэгцтэй нуруугаа цэг суугаад цэгцтэй сууж бичих нь таны бичгийн хэлбэрт нөлөөлдөг. Дали эсвэл бүхийж хит бүхийж ингээд ширээтэйгээ наалдаж эсвэл хит ардаас цааснасаа холдох ч юм уу те ингэж бичгэд бол бичгийн хэлбэр бас муухай бичгийн хэлбэрийн нэг шалтгаан болж өгдөг. За мөрөө доошоо унгааж авах болохгүй. Мөр бол гоё цэг тэгшгэн байх хэрэгтэй. За тэрний дараагаар анхаарах зүйл гэвэл дэвтрээ хаашаа налуу тавьж бичих чинь бас маш чухал. Хэрвээ та баруун гараараа бичдэг бол баруун өнцг нь дээшээ хазаасан байралтай дэвтрээ тавьж бичнэ. Зүүн гараараа бичдэг бол зүүн тишээгаа таны дэвтэрний өнцөг зүүн тишээгаа хазаасан байралтай дэвтрээ тавьж бичих хэрэгтэй юм шүү. Үзэгний барилт маш чухал байдаг. Та үзгээ яаж барьдаг вэ? 3 хураагаараа зөв барьдаг уу? Эсвэл 4 хураагаараа оролцуулан ингээд багаасаа буруу ч юм уу те барай сурцсан хүмүүсийн бичгийн хэлбэр засагдахад аюу хэцүү. Тийм хүмүүс маш чанга дарж бичдэг. Бас ингээд гар нь аюу хөвддөг. Тийм учраас үзгээ зөв барьж сурах хэрэгтэй. Мөн хитрхи хатгаж хитрхи барьж болохгүй. Үзгээ зөөлөн хатгаад 3 хураагаараа тулаад үзгээ зөв барина. Үсэг хоорондын зайгаа анхаарах хэрэгтэй. За та үсэг хоорондынхаа зайг хитрхи үсэг хоорондын зай нь их те эсвэл хитрхи үсэг хоорондын зай нь бага хитрхи хавчиг бичдэг бол бас энэ таныг онцгүй бичгийн хэлбэрийг онцгүй харагдуулах нэг шалтгаан болж өгдөг. Тэгэхээр үсгээ бичээд хоорондынх нь зайг анзаараад хитрхи их зайтай бичдэг бол зайгаа шахаж бичиж сурна. Хитрхи шахмал бичдэг бол зайгаа сунгаж бичиж сурна. Дундуур нь үсэг болгоныхоо дундуур нь харандаагаар нэг зураас татаад үсэг хоорондынхаа зайг ажиглаад тэр зайныхаа алдааг засаад яваарай. Бичиж явахдаа гарандаа даралт өгч хамаагүй үзгээ чанга барьж дэвтрийнхаа цаасанд хамаг даралтаа өгж битгий хүч гаргаж бичээрэй. Зөөлн тайван бичих хэвээр хамаагүй үзгээ чанга атгаж бичээд дарж бичих юм бол бичгийн хэлбэр муухай бичигдээс гадна дэвтрийн цаасны дараагийн хуудас руу нэвтэрч ингэж айгүй их мөр үлддэг байгаа. Тэрнээс болоод таны гар ядарч байгаа хүн тийм их бичиж чаддгүй шүү. За дараагийн зөвлөгөө нь хүмүүс бичгтээ хитрхи баруун тишаагаа налуулж эсвэл хитрхи зүүн тишаагаа налуулж гэж бичдэг. Ер нь бичгийн хэлбэр маш гоётой хүмүүсийн бичгийг ажиглах юм бол хит налуу биш хит нэг талыгаа баримтлаагүй яг ер нь босоо тэгэд аль болох чигэд хичээж бичээгээрээ тэр бичиг бол хамгийн гоё бичгийн хэлбэр харагддаг. За дараагийн зөвлөгөөг гэвэл бид нар ингээ ямар нэгэн зүйлийг бичихтэй яарад хурдан бичих юм бол дараагийнхаа үсгийн хооронд нь орооцолдуулаад ингээд угалжлуулаад бичээд байдаг те эсвэл хамгийн сүүлийнхаа нэг үгийн төгсгөлийнх нь юугээ бичсэн те бичгийнх нь үсэг нь танигдгааргүй тэгэж угалжлуулж доголдуулж орооцолдуулж бичдэг. Энэ алдаа дутагдлаа засах хэрэгтэй. Та аль болох бүтэн нэг өгүүлбэрийг эхнээс нь дуустал нь бүх үгийг нь жигд хүчжээж таны бичгийн хэлбэр сайжирч засагдаж гоё харагдах учраас тэгэж битгий яаран үгийг орооцолдуулж хичээрэй. За дараагийн зөвлөгөө нь бичиж байхдаа үсэг хоорондын таслал те дараагийн үсэг рүү шилжих ингээд зайг ерөөсөө авалгүйгээр бүх үсгнүүдийн хооронд наалдуулж ицсэн тохиолдлууд байгаад байдаг. Энэ бол бичгийн хэлбэрийг маш муухай харагдуулдаг. Мөн үсгийг ялгаж уншихад төвхтэй гаргацгүй бичигтэй хүмүүсийн нэгэнд ордог. Ийм бичигтэй хүмүүсийн ингээд бичгийг хүн хараад ерөөсөө уншиж чаддгүй зөвхөн өөрөө л уншиж чадаад байдаг. Тэгэхээр үсэг хоорондын зай бичиж явах нэг дараагийн үсэгтэйгээ холбогдох тэр зайнуудаа маш сайн анхаарч заавал тэрийгэ бүтэн хийж бүтэн бичиж явна.
За дараагийн дасгал гэвэл та А-аас Я хүртэлх бүх үсэг 35 үсгээ нэгээр нь салгаж хооронд нь ингээд яг нэгэн жигд зай гаргаад дэвтэр дээрээ бүх өсгнүүдээ бичиж ингэж өөртөө дасгал хийнэ. Үзгэн бол, тосон бол, харандаан бол гэх мэтчил янз бүрийн балнууд байдаг. Тэгээ хүмүүс яг ихвчлэн нэг бичээ сурцсан балаа авч зөвхөн тэр балаараа бичих гээд байдаг. Тэгж байгаа тохиолдолд өөр газар ч юм уу та яг өөрөө балгүй байгаа үед өөр хүнээс бал аваад бичих тохиолдол гарахад ингээд тасаагүй балаараа бичгээр бас айгүй муухай бичих гээд байдаг. Яагаад гэвэл балны хушуу, үзүүр бас доторх балнууд нь өөр байдаг. Зарим нь гулгамтгай, зарим нь болохоор гулгамтгай биш байгаад байдаг учраас ер нь бол 2-3 төрлийн үзэг аваад үзгэн бол болон тасан бол нарийн үзүүртэй, бүдүүн үзүүртэй гэдэг төрөл бүрийн үзэг аваад тэр бүх үзүүртэй балаар адилхан нэг жигд бичих шаардлагатай тэгж дасгал хийх нь зөв. Аль ч балаар бичсэн таны бичгийн хэлбэр нэг л байж ах ёстой. Бал солигдох болгонд бичгийн хэлбэр нөөцлөгдөд байгаа бол асуудал танд байгаа учраас та тэр алдаагаа засаарай.